Мөн хата компаниас хэрэгжүүлдэг хайр түгээх RAV4 аяны хүрээнд 4-р сургуулийн номын сан шинжилэн тохижууллаа. Төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүжүүлдэг бөгөөд нийгмийн асуудалд санаа зовндог, шийдэл ирж хайдаг худалдаа авагчдынхаа шийдвэрийг үн цэнтэй байлгахад зорддог байна. Аян 2026-нд 3 дахь жилдээ үргэлжлэн хот хөдөөгийн 8 сургуулийн номын сан дахин шинжилгээр төлөвлөжээ. Сургуулийн номын санг олон хүн сурагчийг хадгалдаг агуулга төдий гэж ойлгодог. За гэвч бодит байдал дээр номын сан бол хүүхдийн сэтгхүй, оролцоо, чанартай боловсролын суурь орчин болох ёстой газар юм а. Сүүлийн жилүүдэд энэ ойлголтыг бодитоор өөрчлөх орлогууд хийгдэж байгаагийн нэг нь мөн хата компани хэрэгжүүлж байгаа хайр түгээх RAV4 нийгмийн хариуцлагын аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа шилэн номын сан төсөл юм а. За энэхүү төсөл нь ерхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан унших орчныг илүү хүртээмжтэй, аюулгүй орчин үеийн шийдлэр шинжилгэхэд чиглэжээ. 2024-өөс 2025 оны хугацаанд уг төслийн хүрээнд 9 сургуулийн номын санг шинжилэн тохижуулсан байна. Нийгэмд ч одоо маш их олон асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр асуудлуудыг бол ирээдүй болсон хүүхдүүд ялангуяа боловсролтой энэ хүүхдүүд маань ингээд ирээдүйд ингээд шийдэх манлайлагчид бас бий болно. Бид нар бол анханасаа боловсролын салбарыг сонгож авсан юм учир утгатай байгаад байгаа. Автомашины ялангуяа RAV4 загварын борлуулалтаас одоо худалдаа авагчдынхаа орлогын тодорхой хэсгийг энэ төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа. Тэгэхээр бол ижил үнэтэй боловч илүү үн цэнийг бүтээж байгаа нийт одоо худалдаа авагчид хэрэглэгч нартаа бас талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Манайх 2800 гаруй сурагчтай номын сангийн хүрэлцээ бол бага байсан. Энэ номын сан нэгдснээр 2 номын сантай болж номын сангийн хүрэлцээ одоо их баснаас хүүхдүүд маань номын сандаа орж ирж суух, ном унших, номон дуртай болох юм боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхэд мөн хата компани дэлхийн зүнгийн одоо фэйсбүүкээр зарласан санал дээр мэйлээр санал явуулаад тэгээ одоо энэ төсөлд ингээд сурвал маш шалгарсанд үнэхээр их баяртай байгаа. Жишээ нь тавилга, энэ номын тавиуруудын материалуудыг тийм ээ өнгө загвар материалын дизайн дээр бол илүү хүүхдэд дэйлтэй материалуудыг за химийн орц найрлага бодоггүй ч гэдэг юм уу. Энэ зүйлүүд дээр нь бол мэдээж нэгдүгээрт анхаарч ажилласан. Хоёрдугаарт бол нөгөө энгийн хуучин нөгөө номын сангуудын тогтчлт байдлаар биш илүү бас нэг өнгөлөг тэгээ хүүхдүүдийг бас тухтай сууж болохоор эмзүүлэн сандлуудтай за өнгө будгийн бас хослуудыг оруулангууд хүүхдүүд маань бас илүү ялангуяа бага насны хүүхдүүд маань бас илүү орж ирж энэ орчиндөө суух тийм ээ илүү өргөнөөр үйлчлүүлэх энэ боломжийг хангах стандарт загварыг бас бий болохоор зорж ажилласан байгаа. Номын санг маань гоо ингээд засварлаа шинжилснээр ер нь бол одоо олон хүүхэд орох боломжтой тэгээд хүүхэд бүр ингээд өдөр болгоо ингээд номын сангаараа өөрчлүүлээд ер нь бол өөрийгөө хөгжүүлэх аюугаа юм том боломж нэгцэнд бол хэрэг баярлж байгаа. Хаяа орж ирэхэд ингээд айгүй хүүхдээ олдог ч юм уу ингээд суухад амар хэцүү. Тэгээд өөр номын сан руу ингээд явах ингээд айгүй хүндрэлтэй болчдөг гэсэн. Одоо болохоор ингээд хичээлээ тараас шууд орж ирээд нэгт миний ингээд цаг зав чимнэгдэн тэгээд маш гоё тухтай орчинтой болохоор миний хичээлийн бүтээмж чинь ер нь нэмэгдэн тэгээд ер нь айгүй гоё баяртайгаа ингээд шинжлэгдснээрээ. Ном унших орчинд оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгээ шууд харуулдаггүй байж болох ч за урт хугацаанд хүүхдийн сэтгэлгээ, хэл яриа, бие даан суралцах чадварт нөлөөлдөг юм а. За тиймээс шилэн номын сан төсөл нь барилга байгууламжийн тохижилтын ажил гэхээс илүүтэйгээр боловсролын орчны чанарын тухай асуудлыг дахин сануулж байгаа жишээ гэж хэлж болохоор байна.